За сайн байцгаана уу? Та бүхэнд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ өнөөдрийн хэвлэлийн хурал зарлуулсан зорилгыг бид товчхон танилцуулъя. Бид бол анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн үйлдвэрчний хорооны дарга тэргүүлэгч гишүүд байгаа. Тэгэхээр бидний зорилго бол гишүүд багш ажилтны эрх ашигыг хамгаалах байгууллага мөн олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэж зөв ойлголтыг өгөх үүднээс энэ хэвлэлийн хурлыг зарлах болсон. За тэгээд ямар үндслээр энэ хурлыг хийж байгаа гэхээр нэгдүгээрт нь аш улсын тогтвортой хөгжил үйлдвэрчний хороо гэдэг хороо байгуулагдсан байна. Тэгээд энэ үйлдвэрчний хороо маань аш улсын тогтвортой хөгжил үйлдвэрчний хороо маань тодорхой бас нэг үйл ажиллагаануудыг явуулаад байна. За энэ ойлголтууд маань бас олон нийтэд бас буруу тушаа мэдээлэл өгч байгаа учраас бид нар залруулахын зүйтэй болов гэдэг үүднээс хэвлэлийн хурлыг зарлах боллоо. За хоёрт нь аш улсын захиргаанаас аш улсын сургууль дээр хоёр үйлдвэрчний байгууллага ажиллаад байна. Тэгэхээр албан ёсоор үйл ажиллагаагаа танилцуулна гэсэн юм албан залруулахыг хүсэлт ирсэн учраас бид нар энэ үндслийг хоёр үндслийн дагуу бид нар хэвлэлийн баг хурлыг зарлаж байгаамаа. За тэгэхээр аш улсын үйлдвэрчний хороо бол анх 1994 онд анагаахын их сургуулийн үйлдвэрчний хороо гэдэг нэртэйгээр байгуулагдаж хуулийн байгууллагын этгээд дээр бүртгэгдэж байна. За сүүлд бид нар энэ 2017 оны 5 сарын 15-ны өдөр анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн үйлдвэрчний хороо гэдэг хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчлэгийг аваад албан ёсоор бид нар хууль эрх зүйн үндсэлтэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. За аш улсын үйлдвэрчний хэвлэлийн хороо маань өөрөө Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний хорооны гишүүн Ихтэйд мэргэжлийн сургуулийн боловсролын зөвлөлийн холбоотын гишүүнээр ажилладаг ийм байгууллага. За аш улсын үйлдвэрчний хорооны баримтлагдаг дүрэн бол Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний хорооны баримтлагдаг ийм дүрэн журмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл бид нар хөлтөө толгойтой байгууллага. Тэгэхээр аш улсын үйлдвэрчний хороо 2017 онд үүсгэн 17 онд бүх багш ажилт 15 онд бүх багш ажилчдын хурлыг хийгээд энэ хурлаас өнөөдрийн аш улсын үйлдвэрчний хорооны дарга болох анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн физиологийн цэцлэг ахлах багш Баасан жаргал би хороон даргаар сонгогдсон. За манай энэ тэргүүлэгчшүүд бүлгийн дарга нар бас сонгогдсон. За ингээд бид нар 2 жилийн үндсэндээ 2 жил 6 сарын хугацаанд албан ёсны аш улсын захиргаа үйлдвэрчний хорооны хамтарсан хамтын гэрээг байгуулан ажиллаж байгаа. Анхны гэрээг 16-аас 17 оны хичээлийн жилд хамтын гэрээ байгуулад энэ хамтын гэрээг захиргаатай хамтарч гэрээний биелэлтийг бид нар 17 оны 12 сард гэрээний биелэлтэд дүгнээд 2018 оноос эхлэн дахин 2 дахь хамтын гэрээг байгуулад ажиллаж байгаа. Тэгэхээр манай аш улсын үйлдвэрчний хороо өнөөдрийн мэдээлэл хийж байгаа зорилго нь юу вэ гэхлээр сургуулийн захиргаатай мөн Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний хороонд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулдаг гишүүд багш ажлынхаа эрх ашигыг хамгаалдаг хууль ёсны байгууллага юм а гэдгийг л албан ёсоор энд мэдэгдэж байна. Аш улсын үйлдвэрчний хороо бол дотроо бүлгүүдтэй. Бүлгүүд маань ямар бүлгүүд байдаг вэ гэхээр анагаахын сургуулийн үйлдвэрчний хороонд бүлэг, бие анагаахын сургуулийн үйлдвэрчний хороо, эм зүүн сургуулийн үйлдвэрчний бүлэг, захиргааны аж ахуй хангамж үйлчилгээний ажилчдын үйлдвэрчний бүлэг, совилгын сургуулийн үйлдвэрчний бүлэг, их сургуулийн сургалтын нэгдсэн эмнэлгийн үйлдвэрчний бүлэг гэсэн салбар бүлгүүдтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ энэ сургуулийн багш ажилчдын 70 гаруй хувь нь гишүүнээр илсэн байгууллага. Ийм учраас бид багш ажилчдынхаа ажиллах, хөдөлмөрлөх эрх, за мөн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, цалин үйлснийг нэмэгдүүлэх үйл ажиллагаатай холбоотойгоор сургуулийн захиргаатай хамтын гэрээ байгуулан ажиллаж байгаа. За энэ үднээсээ бид нар өнөөдөр олон нийтэд бас мэдээллийг тэнцвэртэйгээр зөв ойлголтын үүднээс энэ хурлыг хэвлэлийн хурлыг зохион байгуулсан байнамаа. Ер нь сургуулийн шинэ томилгоо, шинэ захирал үүрэг гүйцэтгэгч цалбан захирал томилогдож ирснээс хойш үйлдвэрчний аш улсын үйлдвэрчний хороо сургуулийн захиргаатай хамтын гэрээ байгуулж ажилтгийнхаа хувьд бид нар 2018 оноос хэрэгжиж эхэлж байгаа хамтын гэрээг албан ёсоор орж танилцуулсан. За орж танилцуулаад бид нар сургуулийн захиргаатай ямар зөвшөлтөд хүрч ийнэ вэ гэхээр 2018 оноос байгуулагдсан хамтын гэрээн дээр одоогоор хэрэгжээгүй байгаа ажлуудыг хэрэгжүүлэх, цаашид багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ялангуяа хөдөлмөрийн нөхцөлийг нь сайжруулах, за цалин үйлсийг шатаараатаар нэмэгдүүлэх асуудал дээр бас хамтарсан судалгаа хийгээд хамтарч ажиллая гэсэн ийм
яриатай төлөвлөгөөтэй үйл ажиллагаа маань явагдаж байгаа, хэвэн явагдаж байна. Яг өнөөдрийн байдлаар манай сургууль дээр ажлаасаа халагдсан гэсэн гишүүн багш ажилтны өргөдөл үйлдвэрчний хороонд ирээгүй байна. Нэг ч өргөдөл байхгүй нь аль ч одоо бүлэг дээр. За энийг бид нар бас аль бие усаар хариуцлагатайгаар хэлнэ. За хэрвээ манай одоо үйлдвэрчний хороонд бас тодорхой хэмжээгээр багш ажиллагчдынхаа эрх ашигыг ялангуяа захиргааны санаачлагаар үндсэлтэй болон тодорхой бус шалтгаанаар ажлаас халагдж байгаа тохиолдолд бид нар сургуулийн захиргаатаа мэдээлэл өгөх одоо бусад одоо хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаад ажлын байраар хангах ийм арга хэмжээг явуулдаг. Гэтэ энэ тал дээр бид нар бас тодорхой хэмжээний туршлагатай. Одоо өмнөх захиргааны үед бид нар одоо тодорхой бус үндслээр мөн ажлаас халагдсан байсан 2-3 хүнийг бас хуулийн дагуу эргээд ажлын байраар хангуулж исэн туршлагатай учраас яг өнөөдрийн байдлаар манай дээр ажлаас халагдсан гэсэн одоо тийм өргөдөл хүсэл гомдолд одоогоор ирээгүй. Тийм учраас бид ямар ч сан энэ сургуулийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд хэвээ явагдаж байна гэдгийг бас аль бие усаар бас мэдэгдэж байна.